Эр хүн атга дүүрэн шар ис шүүрэн авч амандаа чихв. Түүний нүүрэнд шаналс цөхрөс дүүрэн байлаа. Тэрбээр бүтэн 7 хоног юу ч идээгүй байв. Удахгүй ирэх 2064 онд ийм зүйл болно гэж хэн санах билээ. Цөмийн дайны улмаас бүх дэлхийн ертөнц айс хэдийн эзгүй хоосон цөл болон хувирчээ. Баячууд хамаг нууц баялагийг шавхаж ширүүж буй далай тэнгисийг хашаалж авав. Тэгээд тэр газартаа мөрөөдлийн хотыг босгожээ. Тэнд эд хөрөнгө идэж уух зүйлс дундаршгүй гин. Хүн бүр үлгэрийн юм шиг жаргалтай амьдардаг аж. Гэвч үүний эсрэг талд хотын гадна үлдсэн амьд үлдгэсэг сүүлийн ирмэгдэх жом шиг л тарчилж байна. Өдөр бүр өссөсөн тэмцэс дунд амиа зогоохоор тэмцэнэ. Тэдний туйлын хүсэл бол мөрөөдлийн хотод нэвтрэх. Үүний тулд тэд нууцаар нэгэн эрх чөлөөний холбоо нэртэй байгууллага байгуулжээ. Нэгэн өдөр мөрөөдлийн хотын харуулууд өөрсдөө хотоос гарч явахыг хүмүүс олж харав. Олж авсан холбооны хэрэгслээр дамжуулан тэд чухал мэдээлэл олж сонсжээ. Нэгэн иргэн мөрөөдлийн хотоос нууцаар зугтсан байв. Түүгээрч барахгүй тэр бидээ тесрэх бөмбөг авч явжээ. Ямар ч эргэлзээгүйгээр тэрхүү иргэн эрх чөлөөний холбооныхонд баригдав. Түүний өөрт буй тесрэх бөмбөгийг хараад багийн ахлагч Гейжийн нүд сэргээд ирэв. Мөрөөдлийн хотод 7 хоног бүр бараа тээвэрлсэн хуягт машинууд орж гардаг. Энгийн үед байсан бол эрх чөлөөний холбоо энэ төмөр хүлгийг дийлэх ямар ч арга байхгүй байсан юм. Гэвч одоо энэ бөмбөг байгаа тул тэр том хөдөлж зүрхлэхээр шийджээ. Тээврийн машины явах замыг урьдчилан тооцоолж Гейж хүмүүсээрээ газарт бөмбөг булж бэлдэв. Цаг нь боллоо гэж үзээд тэр огт эргэлзэлгүйгээр тэслэгчийг дарлаа. Их чимээ гарч тэнгэр багнацсан шар ис босон манарав. Хуягт машинд амьд үлдсэн харуулууд байсан ч тэд хүчтэй дэлбэрэлтэд манарч өрхжээ. Одоо тэд ямар ч аюул занал учруулж чадахгүй. Газраар нэг тарсан лаазсан хоолыг хараад өсөж өгөх шахсан хүмүүс ухаан мэдрэлгүй ухсгийв. Зарим нь тэсэлгүй тэндээ шууд сийдэж эхлэв. Эрх чөлөөний холбооны дайчид энэ дайланд өөрсдийн үйл хэрэгээ сурталчилж байлаа. Бидний үүрэг бол бүх хүмүүсийг цатгалан байлгах. Тэр байтугай хизээ нэгэн цагт мөрөөдлийн хотыг эзлэх гэж яг энэ үед Гейж соргоор нэгэн зүйлийг анзаарав. Хоол хүнс дунд цагтай тесрэх бөмбөг нуусан байжээ. Тэр даруй бүх хүмүүст холдохыг анхааруулв. Харамсалтай нь хүмүүс ганц алхам хоцорчээ. Тэнгэр өөд галан дөлд дүрлсэн аслаа. Ганц хэрчим хоолны төлөө тэмцсэн хөөрхий хүмүүс. Эцэст нь намаараа төлөөс төлөв. Азар Гейж хурдан зогтож чадсан юм. Үгүй бол тэрч бас тэнд тэнгэрт хаялах байлаа. Шарх өвдөлтөө төвчж сүмд эргэж ирэв. Энэ бол эрх чөлөөний холбооны нэгэн нууц байр юм. Мөрөөдлийн хотоос хулгаагаар зугтсан хөөгл одоо гэдэг байв. Гейж түүнээс шин боломж олж харжээ. Чи мөрөөдлийн хотоос зугтаж чадсан юм чинь. Тэнд нууцаар нэвтрэх арга байгаа биз дээ. Гэвч ладаг хариулж амжаагүй байтал мөрөөдлийн хотын харуулууд дайран орж ирэв. Бүгд хурдан зугтаарай. Нэг агшинд бүгд сандарч зүг рүүгээ дутаалаа. Ладоч мөн далимдуулан цүмээс гарч ямжив. Гейж түүний араас цуцтгүй нэхэн хөөлөө. Мдээгүй явсаар нэгэн эзэнгүй барилгад хурч ирэв. Гэтэл гинт хан дэлбэрнэ гэж хэн санах билээ. Тэрээр хүчтэй цохилтонд шидэгдэн ухаан алдав. Гейж дахин сэрх үед Ладоху аль хэдийн сурггүй болсон байлаа. Дэрэгд нь хизээ ирсэн нь үл мэдэгдэх нэгэн тэнэмэл ир сууж байв. Тэрээр Гейжээс хүүхдтэй өгөх жаахан хоол гуйж байлаа. Гэвч Гейж айсандаа нүд нь орой дээрээ гарах шахав. Учир нь мөрөөдлийн хотын хамгаалагчид аль хэдийн араас нь нэхэн иржээ. Тэрээр яаран тагтны цаагуур бие нуув. Нөгөө тэнэмэл ир зогтсонгүй. Харин ч аргаа баран хамгаалагчдаас тусламж гуйж эхлэв. Гуй, өршөөж үзээрэй, миний хүүхдийг авраач. Эцэст нь түүнд ирсэн хариу өртөө хүйтэн сум байлаа. Гейжийн дотор пал хийв. Тэрээр боломжийг ашиглан хажуугийн өрөө рүү шургаж амжлаа. Сүүлийн хэдэн өдөр тэр ойлгохтой хоол идсэнгүй. Өсөж өгөх шахаж байтал нэгэн эмэгтэй хоол булаацалтахаар гүйж ирхэн тэр. Энэ үед Гейжид ёс суртахуун бодож суух сөгөө байсангүй. Хоёр биенээсээ өрсөж тавир дээрх төмөр лаазыг яарн нээв. Харамсалтай нь дотор нь идэх юм юу ч байсангүй. Сүүлчийн ганц лаазыг авахын тулд Гейж шууд цахилгаан гүйдлэр цохигчоо гаргаж ирээд саад болоод байсан нөгөө эмэгтэйг ухаан алдуулж орхив. Гэтэл гаднаас гинт чимээ гарахад тэрээр зөнгөөрөө хамгийн ойр байсан шүүгэнд нуугдав. Шүүгээний завсраар тэрээр бүхнийг тодорхой харж байлаа. Хитэн хамгаалагчид нөгөө эмэгтэйг хараад южтай инээж байснаа. Эцэст нь түүнийг чирээд гараад явв. Гейжийн харц гунигтайгаар ширтэн. Тэр эмэгтэйд юу тохиолдох нь ойлгомжтой байлаа. Гэтэл нөгөө их юм болж байж булааж авсан лааз нь бас л хоосон байх нь тэрээр дотроо хараал урсгаж суудал. Гинэт шалан дээрх холбооны хэрэгслээр дуудлага ирэв. Гейж аюулгүй байр гэх 3 үгийг бүдэг бадаг сонслоо. Энэ нөгөө эмэгтэйн үлдээсэн зүйл болохыг тэр танив. Тэгээд яаран холбооны хэрэгслийг шүүрч авлаа. Цаанаас ярьж буй хүн чирэгдээд явсан охинд ихээхэн санаа зовж байгаа бололтой. Гейж аюулгүй байранд очимоор байгаагаа шууд хэлв. Тэгж байж л охины сургийг хэлнэ гэж тохиров. Тэрээр холбооны хэрэгслийн заавраар явсаар нэгэн хаягдсан сургууль дээр ирлээ. Гэвч эргэн тойрноо хичнээн хайгаадч ямар ч аюулгүй байр харагдсангүй. Гейжийг өөрийгөө хууртлаа гэж бодож байтал шалан дээрх таг аажмаар дээшлэн нээгдэв. Тэгээд газар доошоо орох нүх гарч ирлээ. Гинэт тал бүрээс буун дуу тачигнав. Түүнд өөр сонголт байсангүй. Нүдний өмнөх нүх рүү яаран орохоос өөр аргагүй болов. Шат дамжин доош бууж дараагийн давхарт хүрлээ. Гейж дахин нэг хүнд төмөр хаалгаар нэвтрэв. Урд нь гинэт нэгэн хүний сүүдэр гарч ирээд
Бидээ байгаа бүх зүйлээ тушаахыг шаардав. Тэр байтугай хувцаач нэг бүрчлэн тайлах хэрэгтэй болов. Гэж баг зэрэг эргэлзсэн ч хийснээр нь хийлээ. Гинэт дээрээс нь цэвэр ус гоожив. Сүүлийн дараах ертөнцид энэ бол хамгийн үнэтэй баялаг билээ. Ир аажмаар нүдэ айнав. Амьдралын рашаа мэд тэр усанд шунан өмбөв. Төд удалгүй ус тасарлаа. Тунгалаг бус шилэн хаалга аажмаар нээгдэв. Аюулгүй байрны эзэн эцэст нь биеэрээ гарч ирлээ. Түүнийг Том гэдэг байв. Тэрээр Кейжийг усанд оруулсан. Ердөөс аюулгүй байраа бохирдуулахыг хүсээгүйх байж. Том түүнээс дахин асуулаа. Хамтрагч аддын хаашаа явсныг лавлав. Кейж юу ч хариулсангүй. Тэр харин ширээн дээрх төмөр лаазыг алгуурхан авав. Энэ удаад өмнөхөөсөө өөр байлаа. Энэ лаазанд хийсэн зүйл бол дандаа томоохон хэрцсэн махан бүтээгдэхүүн байв. Том огт яарсангүй. Кейжийг бараг идэж дуустал нь хүлээв. Тэгээд тэр нэг л утга агуулсан шинжтэй хэлв. Аддич гэсэн үргэлж хоолыг ингэж амаараа дүүрэн чихэж иддэг байсан. Кейж үннийг хэлэх боломжгүй байлаа. Хэрв аддаг хэдийн өгснийг Том мэдвэл түүнийг энэ тохилог газраас хөөж гаргах магадлал маш өндөр байв. Тэр махаа идэх зуураа ээрч муурсаар худал хэлв. Ядуусын дүүрэгт аддтай тааралцсан гив. Гэтэл харуулын багийнхан довтолсон гин. Хоёр бие бодоод тал тийшээ зүгтаад салчихсан гив. Цатгалан идэж уусны дараа Том Кейжийг зочны унтлагын өрөөнд оруулав. Зөөлөн матрасанд зөөлөн хурч үзэхэд эр хүний сэтгэл тайлбарлахын аргагүй мэдрэмж төрөв. Багаасаа хойш тэр хизээч ийм зөөлөн орон дээр хөвтөж үзээгүй юм. Кейж маргааш өдөр хүртэл үнэхээр сайхан унтаж амарлаа. Том Кейжээс нэг тусламж хүсв. Энэ нь гадагшаа гарч чаддаг болж ирэх байлаа. Гэвч Кейж хөлмөнд гэмтэлтэй гэх шалтгаанаар татгалзав. Хүний шунал хязгааргүй юм. Сайхан амьдралыг амссны дараа хэн гадаа гарч зовж зүдэрхийг хүсэх билээ. Кейж нууцаар Томын үйл хөдлөл бүрийг ажиглаж эхлэв. Тэр заал руу хоол идэхээр ирэхээс бусад үед бүх цагаа нэгэн зузаан төмөр хаалганы цаана өнгөрөөдгийг мэдэв. Кейжид хаяа энэ газрыг булааж авах санаа төрөх боловч халдах тохиромжтой үе юу олдохгүй байлаа. Нэгэн өдөр эртэл Томын өвч буй хоол улам бүр багсаж байгааг тэр анзаарав. Асууж сурсны эцэст ийм зүйл мэдэв. Сурггүй басан аддын өг нь нөөц хайж гадагшаа гардаг байж. Одоо түүний нөөц дуусах төхөж байна. Кейж хэсэг бодол хийлэв. Эцэст нь нуухай болохоор шийдлээ. Тэр аддаг өөрийн нүдээр харсан гэж хэлв. 3 харуул аддаг чирээд явсан. Магадгүй тэр хэдийн бурхан болсон байх. Том толгоогоо тасралтгүй сэгсэрнэ. Энэ гашуун үннийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой. Кейж цаг нь болсон гэж үзв. Гартаа хутгаа тас атгав. Гэвч дараагийн мөчид юу болохыг тэр мэдсэнгүй. Пианц тоглуулагчаас чихэнд чиртэй чимээ гарав. Том гинэтхэн төрүүлж хөдлөлөө. Тэр шууд ясан шүүг далайж хүчтэй болгов. Яг энэ мөчид л бүх үнэн ил боллоо. Кейж тэр холбоог олсон мөчөөсөө эхлээд Томын нарийн бэлдсэн өрхөнд хэдийн орсон байжээ. Тэрээр аюулгүй байраар өгөөш хийж хичнээн олон шунхаа хүнийг үхэл рүү дуудсныг хэн ч мэдэхгүй. Том өссөн аратан мэд заазуураа гаргаж ирв. Энэхүү шинхэн Кейж анхны хохирогч биш байлаа. Мэдээж сүүлчийнхэн ч байхгүй. Лиза гэх энэ эмэгтэй харамсалтай нь Томын дараагийн олз болов. Гэхдээ энэ удаад арай өөр байлаа. Лизагийн хажууд нэгэн эрэгтэй байв. Тэр бол мөрөөдлийн хотоос зугтаж ирсэн лада байлаа. Том хуучин аргаа дахин хэрэглэв. Лизагаас бүх эд зүйлээ тушаахыг шаардав. Гэхдээ аюулгүй байдлын үднээс тэр түр хугацаанд зөвхөн нэг хүнийг л дотогш оруулав. Яаж игээд ладаг цааш харуулахыг хүсэж байлаа. Эцсийн эцэст аюулгүй байрны нөөц ийм олон хүнийг тижээж дийлэхгүй. Гэвч Лиза ер бусын шийдэмдийгээр эсэргүүцэв. Учир нь лада бол мөрөөдлийн хотын оршин суугч. Хот руу буцах нууц замыг тэр мэднэ. Хэрэг түүнийг эрх чөлөөний холбоонд хүлээлгэж өгвөл тэр хотыг эзлэн авах найдвар төрнө. Том удаан эргэлзэв. Эцэст нь тэр буулт хийхээр шийджээ. Тэрч байтугай сайхан сэтгэл гаргаж нэг лааз хоол өгөв. Лизагийн өсвөлэн амтан шиг идхийг харж зогсохдоо тэр нууцлаг утгатайгаар ийн хэлв. Өмнөх зочин маань ч бас яг ингэсэн. Амрууга хоолч ихэж байсан юм. Дараа нь Том ладаг авч үлдэх болсон шалтгаанаа хэлв. Тэр мөрөөдлийн хотын хүмүүсийг яг зүрхнийхээ гүнээс үзэн яддаг. Тэдэнд амьдараа өлсөж өхийн зовлон мэдрүүлэхийг хүсжээ. Лизагийн дотор харанхуйлж зүрхэн палхив. Тэр өөрийгөө сайн хүнтэй таарлаа гэж бодож байтал үнэндээ бол дотор нь эвдэрсэн гаж донтон байж. Томыг гүн нойрсох зуур. Лиза сэмэрхэн шилэн хаалганы өмнө очив. Тэр ладаг бүрэн хамгаалах арга олж чадна. Гэхдээ хэрв тэд гарч чадвал лада түүнийг мөрөөдлийн хот руу дагуулж орох ёстой. Энэ бол хэрмийн гаднах амьд үлдгэсдийн насан туршийн хүсэл юм. Хүү хэсэг бодлоо. Эцэст нь энэ тохиролцоог зөвшөөрөв. Бусдын өөрийг эзлэхийг санаархсан Кейжээс ялгаатай нь Лиза зөвхөн ладаг аваад эндээс зүгтахыг л хүсэж байлаа. Тэр өдөр түлхүүр хайж явахдаа Кейжийн үлдээсэн тэмдгийг санамсаргүй олж харав. Энэ толин шүгээний цаана нууц хаалга байна гэж хэн санах билээ. Харамсалтай нь Кейж дотогш орж шалгаж амжилгүй. Томын хорт гарт өртжээ. Лиза төгшүүртэйгээр нууц зам руу алхан орлоо. Энэ газар Томын унтлагын өрөө болохыг тэр мэдлээ. Эзэн нь газар хөвтөд хөрхрөм унтаж байв. Эмэгтэй дотроо айж байсан ч энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Үлми дээрээ сэм алхан нэг бүрчлэн хайв. Эцэст нь баглаа түлхүүр оллоо. Тэр эхлээд холбоо барих хэрэгсэл болон тэмдэглэлийн дэвтрийг ладад өгөв. Түүнийг эрх чөлөөний холбооны дайчид руу яаралтай залгахыг тушаав. Хаалгыг нээх гэж байтал лада түүнийг зогсоов. Хүү өлсөж өгөх нэ.
Эхлээд агуулгаас идэх юм олж ирэхийг түүнээс гуйв. Лиза үүнийг зөв гэж бодов. Зугтаж чадсан ч гэсэн хоол хүнс зайлшгүй хэрэг болно. Тавиур дээр өрөөстэй тоо томшгүй олон лаазыг хараад зөвхөн алмаарчилж чадхаар байлаа. Гэвч Лиза баярлаж ямжаагүй байтал тэр эмгэнэлтэй үннийг олж мэдэв. Эдгээр лаазууд бүгд хоосон байжээ. Түүнийг лааз нээх бүрт сэтгэлийн гүндэх гомдол цөхрөл улам нэмэгдэнэ. Хамгийн гүндэх хөргөөртэй өрөөнд хүрэх хүртэл тентхийн тавцан дээр хідэн хэсэг мах байв. Лиза сандарч тэвдэн тэднийг лаазанд хийж байлаа. Гэтэл толгоогоо эргүүлэхдээ аимшигтай зүйлийг харав. Гялгар уутанд хүний биеийн хэсэг байх нь тэр. Лиза өмнө нь идсэн махаа санав. Тэр дороо ходоод нь нурунгоороо эргэх шиг болов. Тэр агуулгаас айн сандарч зүгтэн гарахад хилэгнсэн томтой нүүр тулав. Цөхрөнгөө барсан мөчөд Лиза хүнд төмөр хаалгыг хүчтэй хаав. Том дотогш орч чадахгүйг мэдээд эмэгтэй арай гэж нэг тайвшрав. Харин шилэн өрөөнд төвжигдсэн л одоо радио холбоогоор холбогдож чадлаа. Хүн төрөлхтнийг аврагч гиддэг эрх чөлөөний холбоо. Гинэт агааржуулалтын хоолоогоор чимээ сонсогдов. Энэ нь агуулгад байсан Лиза байж тэрээр зүгтах өөр нэгэн гарцыг олжээ. Харамсалтай нь тэр замынхаа хагас чүрээгүй байтал томын тэрхүү аимшиг төрхтэй дахин нүүр тулав. Лизагийн зүрх зогсох шиг болов. Хөл алдан бүдэрч санамсаргүй өөр нэг өрөө рүү унчхав. Бүдэг ногоон гэрлийн тусгалд шал дүүрэн хүний яс хөгсөрхийг тэр харав. Энэ газар бол томын цогцос хайдаг газар байж Лиза өгтлээ айж хөлөнч салгалж эхлэв. Маш их хүч гарган байж өмнөх агуулга руугаа буцаж мөлхөв. Цоожны нүхээр хартал том хэдийнээс адаг шилэн бүхээгээс гаргаад чирч байлаа. Яахаа мэдэхгүй твдэж суудал. Хэсэг зэвсгэлсэн этгээдүүд гинэт дайран орж ирэв. Энэ нь эрх чөлөөний холбооны дайжид байжээ. Лиза аврагчтайгаа уулзлаа гэж баярлан. Яаран сандран Ладогийн хэн болохыг хэлв. Мөн тэрээр мөрөөдлийн хот руу нэвтрэх нууц замыг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн байгааг дуулгав. Гэтэл тэдний ахлагч үүнийг сонсоод Ладог шууд алж устгах тушаал өгөв. Лиза өөрийн нүдэндээ ч итгэж чадахгүй байтал өнөөх ахлагч ичтэй инээмсэглэн хэлэхдээ амьд үлдгэстэд зөвхөн мөрөөдлийн хотод очих тэрхүү хүсэл байхад л хангалттай. Хэрэв мөрөөдөл нь биелчихвэл хэн манай холбоонд үлдэхийг хүсэх юм бэ? Энэ мөчид Лизагийн бүх итгэл найдвар бүрмөсөн нурлаа. Эрх чөлөөний холбоо гэгч нь үнэндээ шудраг ёсны баг өмссөн хорон санаатнууд байж тэд хизээч хүмүүсийг аврахыг бодож байгаагүй. Зөвхөн хуурамч итгэл найдвар төрүүлж хөөр хилэлтэй амьд үлдгэстийг боолчлохыг л хүсэж Лиза эсэргүүцэн тэмцэж байхдаа Гижийн үлдээсэн цахилгаан цохигчийг санамсаргүй олов. Тэгээд ахлагчийг шууд цахилгаанаар цохиж унгав. Эцэст нь тэр ном авч түүнийг хайр найргүй нүдэв. Ийм хүмүүс энэ хорвоо дээр амьд явах хэрэггүй. Энэ ертөнц хэдийнээ сүрч сүдсэн ч гэсэн Лиза болгоомжтойгоор өрөөнөөс гарахад том хэдийнээ бусад дайчдыг бүгдийг нь устгасан байв. Гэвч тэр өөрөө хүнд шархаджээ. Түүний амьд явах хугацаа дуусаж байгаа нь нэлт байв. Амьсгал хураахынхаа өмнө том Лизагаас энэ аюулгүй байрыг хайрлаж явахыг гуйв. Энд байгаа хүнс хэдэн сарын турш хангалттай хүрнэ гэлээ. Үнэн дээр тэр анхнаасаа л эрх чөлөөний холбоонд итгэдэггүй байж мөрөөдлийн хотыг ч сайн газар гэж боддоггүй байж магадгүй энэ аюулгүй байр л хүн төрөлхтний хамгийн сүүлчийн амар амгалан газар байх. Гэвч Лиза үүнд яаж сэтгэл ханах билээ? Түүний гардах тэмдэглэлийн дэвтэрт мөрөөдлийн хот руу орох нууц зам байгаа. Энэ бол Лизагийн амьдралын хамгийн том мөрөөдөл. Эцэст нь тэр дэвтэр дээрх заалтын дагуу явсаар үргэлж хүсэж байсан тэрхүү өндөр хэрмийн цаана гарч ирэв. Энд гаднаасаа маш чамин тансаг харагдах боловч энэ газар үнэхээр түүний мөрөөдлийн диваажин мөн гэж юу? Сүүлийн дараах 2064 кино ингээд дуусаж байна. Энэ кино хоорондоо огт хамааралгүй. Хоёр өөр түүхийг өгүүлэх шиг санагдлаа. Газар эхнээсээ дуустал энэтхэг кино шиг бүжиглээд байсангүй. Энэ нь ч энэтхэг киноны хувьд нэг төрлийн дэвшил байх. За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.